Тоглоомтой холбоотой үхлүүд. Ихэнх хүмүүсийн хувьд тоглоомтой холбоотой дурсамжууд нь аз жаргалтай, сайхан үеүүдийн нэг байдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд видео тоглоом нь гунигтай, харуусал, хагацал дагуулсан дурсамжтай байдаг аж. Өнөөдөр та бүхэнд видео тоглоомтой холбоотой нас барсан хүмүүсийн түүхүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд сэтгцийн өөрчлөлттэй хүмүүс үзэхгүй байхыг хүсье. Та нар бүгдээрээ Call of Duty-г мэдэх байлгүй дээ. Хамгийн анхны хөлбөр нь 2003 онд гарч байсан дэлхийн хамгийн алдартай тоглоомуудын нэг шүү дээ. Энэ тоглоомыг 2017 онд 2 баг тоглосон байна. Ингэхдээ тэд онлайнаар рандом хүмүүстэй нэг тал болгоо тоглоулдаг вебсайтаар дамжуулан тоглоцгоож. Тоглоомын бооцоо ердөө $1.5 байсан байна. Дахиад хэлье. $1.5. Хараал эдсэн энэ $1.5 болж хүн өгсөн хэрэг шүү. Энэ тоглолтод Кейси Вайнер болон Шейн Гаскел гэдэг хоёр нөхөр хоорондоо френдли баяр хийсэн байна. Мэдхгүй хүмүүсийн хувьд френдли баяр гэдэг нь нэг тал байж аж хоорондоо буудалцсан гэсэн үг. Үүнээс болж тэдний баг нь хожигдоод өнөө хараал эзэн $1.5 алдчихаж. Тэгээд нөгөө хоёр ч нь хоорондоо Твиттерээр маргалцсан байгаа юм. Вайнер Хайгаа бэндмэн би чамайг сватингийн заяа гэж сүрдүүлжээ. Сватинг гэж юу гэсэн үг вэ? Сватинг гэж юу гэсэн үг вэ гэхээр хин нэгэн дургуун хүнийхээ гэрлүү хуурж ноцтой дуудлага өгдөг юм байна. Жишээ нь энэ хаягн дээр алан ядагчд байна. Эсвэл энд байгаа хүнийг бүгдийг нь барьцаалчлаач гэдэг юм уу? Хуурж дуудлага өгөөд тусгай хүчнийхэн буюу сватуудыг илгээлүүлдэг заван арга юм. Вайнерыг сватингийн шүү гэсэн чи Гаскел нь бас л дүүрчихсэн гар. Тэгээд би хүлээж заяа гэсэн байна. Гаскел инхүү хэлээд өөрийнхөө Вичита хотдох гэрийн хаягийг өгчээ. Гэхдээ Гаскел өөрийнхөө жинхэнэ хаягийг өгсөнгүй, хуучин амьдардаг байсан гэрийн хаягийг өгчээ. Хуучин хаягийн дээр нь түүнтэй ямар ч холбоогүй, тэр тусмаа Call of Duty-тэй бүр ч холбоогүй, кодч байтугай консолч барьж үзээгүй хоёр хүүхдийн аав, Эндрю гэдэг залуу амьдардаг байжээ. Вайнер заацтай намайг чадахгүй гэж бодсон юм баг та гэж одоод цахим орчинд нэрээ нууцлан Сватин гэдэг Берс гэгчтэй холбогдож. Берс байна. Берс гэж бас юм бэ? Берс бол Лос Анжелес хотод амьдардаг орон гэргүй нэгэн. Тэр гэр бүлийн хүчирхийлэл, хуурамч дуудлага өгсөн инээтэрэгээл баахан хавтас тэргүүттэй. Өмнө нь 16 сар хоригдож байсан хүчирхийллийн эргээр 90 сурвалжлагдж байгаа нэгэн. Берс нэгэн номын сангийн үнэгүй Wi-Fi ашиглан өөрийнхөө IP-г өөрчлөөд Вичита мужаас залгаж байгаа мэт харагдуулаад 911 лүү нөгөө хаягаа хэлээд би аавыгаа бодчихсон. Одоо гэр бүлийн гишүүдэд барьцаалчихсан байна. Би байшин дээгүүрээ бензин асгачихсан байгаа. Одоо шатан. I already poured gasoline all over the house. I might just set it on fire. Түүнийг ингэж ярьсны дараа Вичитагийнхан тусгай албат буюу сватууд биш зүгээр жирийн цагдаа нарыг тэдэнд лүү явуулж. Цагдаа нар Эндрюгийн гэрийг бүслээд л сүртээл юм болж. Юу болоод байгааг нь ойлгохгүй Эндрю хаалгаа нээсэн чинь цагдаа нар Эндрюгийг гараа орг хэмээн хашгирсгаажээ. Цагдаа нарын хэлж байгаагаар бол Эндрю гараа өргөж өснөө доошлуулахад нь цагдаа буугаа суулгах нэг сандраад буудчихсан юм байлээ. Харин Эндрюгийн ээж хэлэхдээ миний үг юм хэлээд хашгирахад нь цагдаа нар буучсан гэж хэлжээ. Энэ бичлэгнээс харахад Эндрю нэг юм хэлж байхдаа гараа доошлуулахад нь цагдаа буугаа суулгах нэг сандраад буудчихсан юм шиг байгаа юм. Ердөө нэг цагдаа нэг л удаа буудсан. Харамсалтай сум Эндрюгийн цээжин тушаа газар онсон. Эндрюг эмнэлэгт өргөсөн боловч буудууснаас хойш 17 минутын дараа нас баржээ. Хөөрхөн ээж нь цагдаа нарт хомдол гаргаж бөөнлөн болсон байлаа. Аргач үстэй тийм ээ. Өмнө нь Эндрюгийн эгч нь нас бараад эгчийнх нь өсвөр насны охин тэднийд амьдардаг байсан юм байлээ. Энэ явдлаас 6 сарын дараа тэр охин өөрийгөө буудаад амиа оруулчихсан. Энэ харамсалтай явдалд Эндрюгийн амнасаа алдсан холбоотой охины сэтгэл зүйд нөлөөсөн гэж гэрийнхэн нь үздэг. Шүүхээс хуурамч дуудлага өгсөн гэж байрест бусад тэргүүдийнх нь ялтаа нийлүүлээд 20 жилийн ял оноож мөнгөнд торгуул ногдуулсан. Вайнерт 15 сарын хорих ял, 2 жилийн тэнцэн аргалзах ял, Гаскелд 18 сарын хорих ял оноосон. Энэ хэргийн дараа хуурамч дуудлагын улмаас хүн амнасаа алдах юм бол дуудлага өгсөн этгээдийг 10-аас 41 жил хүртэл хорих ял өгдөг болж ялыг нэмсэн байлээ. За тэгэхээр $1.5 болж гэмгүй хоёр хүний амнаас ирсэн харамсалтай хэрэг байлаа. Солонгосын дээгүүр хотод 2005 онд Ли Сян Соп хэмээх 28 настай залуу амьдардаг байж. Тэр дуу цөөтэй, нүдний шилтэй, турхаа залуу байж л дээ. Ажлаа тараад орой болгон PC тоглоно. Одоо Солонгосын PC-нүүд бол үнэхээр цэвэрхэн тоглог. Сууж байгаа компьютер дээр хөдсөн хоолоо захиалаад ичдэг бол тэр үе тийм байсангүй. Бүүдгэр, агааржуулалт муутай. Тамхины утаас унагсан тийм л газар байж.
Тухайн үед Солонгост StarCraft тоглоом одоо Монголд CS2 хүч авч байгаа юм шиг л өргөн тархсан байлаа. Мэргэжлийн тоглогчид нь одоо ч их л алдартай. Тоглогчид болон тэмцээнүүд байнга телевизээр гараад л хүүхэд залуу шүтээд л тийм л цаг үе юуж. Ли PC тоглоом ялангуяа StarCraft-д донцсон нэгэн байлаа. Тэр тоглож явах үедээ маш бага идэж уудаг, зөвхөн 0 орох үедээ л компьютероос олддог байжээ. Түүнийг инхүү хитэх тоглолтгоос нь болж найз бүсгүй нөргсөн, оройтож тоглоод өглөө хоцроод байдаг болохоор нь ажлаас нь хүртэл халчихсан байна. Нэгэн баасан гарагт тэр гэртээ ирээгүй учраас ээж нь хуучин хамт ажилладаг байсан хүмүүсээс нь түүнийг олоод өгөөч гэж гуйж. Ажлынхан түүний тоглодог PC-нд очиход тэр тоглоод л сууж байлаа. Үгүй чи харахгүй юм уу? Ээж чинь чамайг хүлээгээд санаа зовоод байна штэ гэсэн чинь. За энийг дуусгачаад харьлаа гэж хэлжээ. Ажлынхан түүнийг тоглолт дуусгахыг хүлээгээд хараа сууж байлаа. Гифтер тоглож сууж байснаа гинтхэн суудлаасаа пит идэл унаад өгч. Яав ийвгээ сандраад очисон чинь ухаан алцсан байлаа. Түүнийг эмнэлэгт өргөсөн боловч удалгүй нас орсон байна. Түүний үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүйч ядарга шингэний дутагдал олон цагийн хөдөлгөөнгүй байдлаас болж зүрхний дутагдалд орсон гэж таамагладаг юм байна лээ. 2008 оны үед Английн Nottingham хотод John Wetton гэдэг 20 настай оюутан охин амьдардаг байлаа. Тэр Advance Wars гэдэг Nintendo-гийн консол дээрх тоглоом тоглодог байлаа. Охин уг тоглоомныхаа талаар ярилцдаг War Central гэдэг форумд идэвхтэй байдаг нэгэн. Уг форумд өөр нэгэн идэвхтэй гишүүн байсан Дэвид Хайс гэдэг 21 настай залуу байлаа. Тэд форум дээр танилцж хоорондоо чат бичилцэж эхэлжээ. Тэд анхандаа Advance Wars тоглоомны талаар, map, стратеги, Nintendo-гийн талаар ярилцаж байсан бол цаашлаад өөр бусад зүйлсийн талаар ярилцдаг болов. Джоно Дэвидийг онлайнаар танилцсан найз л гэж үздэг байсан бол харин Дэвид Джоно дурлцсан. Түүний форумын постууд, блог, Facebook-ийн байнга үздэг зургуудыг нь хардаг болсон байв. Нэг хүн нөгөөндөө дурлаад өөрийн болоход болохгүй зүйл байхгүй штэ. Тийм үстэй. Гэхдээ энд нэг болохгүй зүйл байсан. Тэр бол Джоногийн найз залуу 20 настай Matthew Pike. Тэд бүр хамтдаа амьдардаг байв. Matthew бол нөгөө тоглоомын форумын бас нэгэн идэвхтэй гишүүн байлаа. Одоо тэгээ яа гэхтээ. Дурсан хүн чинь найз залуутаа сэтгэлээ татна, эсвэл салахыг нь хүлээндэ тийм ээ. Гэхдээ Дэвид бүр Джонод obsessed болсон байсан тул түүнийг амьдаар нь л хармаар санагдаад байдаг байв. Тэгээд нэг өдөр Германаас Англи руу нисч иржээ. Дэвид дурсан энтерээ хэлээгүй зүгээр л адилхан сонирхолтой найзууд дээрээ зочилж байгаа юм шигээр л ирж нөгөө хоёр нь ч найрсаг хүлээн авч гэртээ онуулаад явуулсан байна. Дэвид Джоног хараад илүү ихээр татагдж чатны өнгөйсний хүртэл ондоо болоод иржээ. Түүгээрч барахгүй тэдний хотод дахиж ирж тэдэнтэй уулзаад буцсан байна. Энэ үеэс л Джоно болон Мэттивнэр дургуйцаж эхэлсэн байгаа юм. Джоно Дэвидээс айж эхэлсэн бол Мэттив яа зүгээр ахтай найз охиноо хамгаалж Дэвидтэй чатаар хэрэлцсэн байгаа юм. Мэттив Дэвидэд чи бидний амьдрал дураар орж ирэх гээд байгаа тул би чамайг үзэн ядж байна гэж хүртэл хэлсэн байгаа юм. Нэгэн өдөр Джоно гэртээ ирээд аимшигтай дүр зургийг олж харжээ. Түүний найз залуу Мэттив цусандаа хутгалдчихсан нүд альтран байдалтай алгуулсан байлаа. Тэр шууд л цагдаа түргэн дууджээ. Алуурчин хаалгыг нэвдэж ороогүй байсан тул цагдаанаар таньдаг хүн байх гэж таамагласан. Мөн Мэттив өгөхөөс өмнө цусаараа кибордны хажууд DAV гэж бичсэн байсан болохоор сэжигт нь тодорхой болсон. Дэвидийг буцаж амжаагүй багт нь галт тэрэгний буудлаас баривчилжээ. Мэттив онц эрсгийгээр буюу бүр 86 удаа утгалуулж нас барсан юм байна лээ. Тэгээд арай өхөөгүй цусаараа Дэвидийн нэрний ихний үсгийг бичсэн гэдгийг би уншаад арай худлаа байлгүй дээ гэж шалгаад үзтэл томоохон хэвлэл агентлууд үрдэл үнийг баталж үтсэн байлаа. Ийхүү нэгэн гим зэмгүй залуу танихгүй хүндээ алагдаж нэгэн бүсгүй хайртай хүн алдсан харамсалтай хэрэг байлаа. Хэлнэ. За манайха гяс энүүхэндээ болгонаатахыг заяа. Keydraft дээр манай level up-аас зарлж байгаа giveaway бүр үнэхээр лаг скинүүд орж байгаа штэ. За бүр манайхны зарим нь хүртэл giveaway бүр ингээ орохыг нь хүлээж агаад ороод бүр лаг скины адтан болсоор л байгаа шүү. За тэгэхээр яг ямар скинүүд орж байгаа вэ гэдгийг нь нэрлэж хэлээд яг уу та бүхэн маань өөртөө ороод хараарай. Дээрээс нь level up промо код ашиглах юм бол 20% бонус цэнэглэл болгон дээр ч өгж байгаа. Дээрээс нь нэмээд манай giveaway бүтэн 1 сарын турш өнгөө оролцох эрхтэй байгаа шүү. Nice. За ингээд лаг гой скины адтан болоорой. Амжилт манайхаа. Keydraft 2016 он Pokemon тоглоом гарч маш хүчтэй дэлхийд даяар тархаж байсан он жил. Гэртээ суугаад байхгүй утсаа барьж гараад л утасныхаа GPS-ээр Pokemon олох, утасны камераа асаагаад тоглох зэрэг нь хүмүүст маш их таалагдж байлаа. Америкийн тоглоом маш их хүчтэй газар авч аль нэг парк дээр нэг Pokemon гарч ирлээ гэх зургаар 6 түн цугларах тохиолдолч гардаг байлаа. Эрүүл мэнд талдаа бол хүмүүсийг алхуулж агаар салхинд явуулдаг болсон тустай тоглоом. Гэхдээ энэ тоглоом бас асуудлууд үүсгэж байлаа. Зарим хүмүүс машинтаа Pokemon хайх, зарим хүмүүс шөнөөр тоглох, зарим хүмүүс уулахад аюултай газруудаар явах, бүр хилд авах шахсан тохиолдолч гарч байлаа.
Үүнээс үүдэн авт замын осол хаднаас унж бэртэх, дээрэмдүүлэх, оройтой бүсэд нэвтрэх зэрэг зөрчлөөч гарч байлаа. Бас мэдээж ямаа алдах тохиолдлооч гарсан юм. Тэгэхээр би та нарт Покемон гарсны дараахан амиа алдсан харамсалтай хоёр иргэн талаар ярьж өгье. 2016 оны 8 сард Америкийн Сан Франциско хотод амьдардаг Calvin Riley гэдэг 20 настай амьд залуу байжээ. Тэр бейсбол сайн тоглодог коллежийн шигшээгийн шидэгч байлаа. Дасгалжуулагчид нь түүнийг ирээдүйн мэрэгжлийн лигийн тамирчин болох өндөр ирээдүйтэй залуу гэлцдэг байв. Pokemon Go гараад залуучууд маш ихээр тоглож эхлэхэд тэр ч бас тоглодог боллоо. Нэгэн зууны сайхан орой тэр найзтайгаа Pokemon Go тоглоод Aquatic Park гэдэг далайн эргэн цэцэрлэг төрөлнгөр явж байлаа. Энэ паркт Pokemon Go-ийн Pokestop болон Gym-ийн локейшн ихтэй байдаг учраас тоглож байгаа хүмүүс ихээр ирдэг. Түүний найзад нь толгодын дээрээс нэг хүн хараад байгаа юм шиг санагдсан боловч утсандаа анхаарлаа төвлөрүүлээд нөхийг анзаарсангүй. 9 цаг 50 минут. Тэр хоёр хоорондоо жоохон зайтай алхаж байлаа. Calvin төрүүлээд болон тойроод араас нь найз нь удалгүй тойроод оржээ. Гинэт буун дуугарч Calvin газар унсан байна. Бууцсан хүмүүс юу ч хэлээгүй, зүгээр л араас нь цээжин тус газар нь буудаад зугтсан байна. Удалгүй түргэн ирсэн боловч Calvin газар дээрээ нас барсан. Түүнийг алсан хүмүүс яагаад алсан нь одоо хүртэл тодорхойгүй. Дээр нь биш, хэрүүл маргаан болоогүй. Магадгүй хүнтэй андуурсан эсвэл сэтгцийн өвчтөй хүмүүс ч байсан байж магадгүй юм. Харанхуй байсан болохоор хүмүүс гэмт хэрэгтнүүдийн царайг сайн харж чадаагүй. Хоёр с ิจ гтний ам зураг болон с ิจ гтэй хоёр машиныг одоо хүртэл хайж байгаа бөгөөд олдоогүй л байна. Ийхүү хайрын сайхан ирээдүйтэй залуу бусдын гарт харамсалтайгаар амнасаа алдсан хэрэг байлаа. Дараагийн иргэн 2016 оны 8 сард болсон хэрэг. Би түрүү хэлсэнчлэн Pokemon Go дэлхийд даяар өргөн тархсан гэсэндэ. Үүний нэг нь Япон байлаа. Японы Токушимад 39 настай фермерээр жижиг өөрийн автомашин манайхаар бол портерхуул машин юм шиг байгаа. Тийм машин барьж байхдаа Pokemon Go тоглож байгаад анхаарлаа сулруулан зам өндлөн гарч байсан 2 настай эмэгтэйг өргөчгсөн байна. Хохирогчийн нэг нь 72 настай байсан бөгөөд хүзүүний хүнд гэмтлийн улмаас газар дээрээ нас барсан. Нөгөө нь 60 настай байсан бөгөөд хүнд гэмтэл авсан ч амьд үлдэж чаджээ. Жолоос цагдаа нарт Pokemon Go тоглож байснаа мэдүүлсэн. Түүнийг шалгахад ирүүл машин нэвтрэлгүй байсан бөгөөд тоглоомноос болж анхаарал сарнсан учраас осол гарах нөхцөл бүрдсэн гэж үздсэн. Японы хуулиас болоод цагдаа нар хэрэгтний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй учраас нэг их мэдээлэл олдсонгүй. Японы замын цагдаагийн газраас мэдгдснээр бол Японд Pokemon Go 7 сарын 22-нд албан ёсоор нээлттэй ээжээ. Эхний 1 сар гихтэл зам тээврийн 79 осол гарч үүнээс 22-т нь хүн гэмтэл авчээ. Харин энэ осол 23-нд нь гарсан бөгөөд Pokemon Go-гоос болж хүн нас барсан Японы анхны тохиолдол болж бүртгэгджээ. Та нар бодоод үзэлтэй Япончууд ямар их дүрм журмаа баримталдаг хүмүүс билээ дээ. Японд ийм их осол гарч байгаа юм чинь бусад улсуудад бол ямар байсан нь ойлгомжтой. 2025 оны 6 дугаар сард буюу бараг жилийн өмнө Тайландын Чонбури хотын нэгэн 24 цагийн PC-ний ажилтан өглөө цэвэрлэгээ хийж байгаад нэгэн үйлчлүүлэгч нь ширээгээд ирлэн өгсөн байхыг мэджээ. Талигач бол уг PC-ний байнгын үйлчлүүлэгч 42 настай Жиракит байлаа. Жиракит бол энэ PC-нд байнга ирдэг. Яриа хөрөвтэй, ажилчтай сайн харилцаатай, заримдаа бүр ажилчдад бэлэг 100 шинтэр авчирдаг ч байв. Бас тэр зүрхний өвчтөй тухайга мөн удахгүй мисалт орно. Бас төрлөх хот руугаа нүүн гэдгээ дурдж байлаа. PC-ний ажилчдын хэлснээр Жиракит хагасан өдрийн оройн 22 цагт уух юм хөнгөн зууш дээрээд хамгийн захын PC-н дээр суусан байна. Тэр ихэндээ компьютер дээр кино үзэж, дуу сонсож байгаад дараа нь тоглоом тогложээ. Шүн дүнд орчимд түүнийг ширээгээд ирлээд унтаж байгааг нэг ажилт нь харцгаад ядраад унтчтэй л гэж бодож. Угаасаа PC-н тооноход ширээн дээр хүн унтчил байдаг. Хэвийн зүйл шүү дээ. Харин өглөөний 6 цагт менежер нь ирээд цэвэрлэгээ хийх үед тэр нэг л хэвийн бос. Компьютер энтер нь унтарчихсан жирийн унтаж байгаа хүнээс өөр харагдсан юм. Тэгээд дуудсан чинь хариу өгсөнгүй. Мөрнөөс нь татаад үзсэн чинь сэрэхгүй. Бид нь хөшөлт өгөөд эхэлчихсэн байлаа. Цагдаа нар цогцыг шалгахад гадны нөлөө огт илрээгүй. Түүний ширээн дээр усны сав, хөнгөн зууш, моциклийн түлхүүр. Бас би яг юу гэдгийг мэдэхгүй ч амьсгалын бактери гаргадаг англиар инхелер гэдэг ийм зүйл олсон байлаа. Тэгэхээр угаар зүрх уушгины өвчтөй байж байгаад ядаргаа нойр муугаас болж амьсгал хураасан юм шиг байна лээ. 2010 онд Оросын Краснодар гэдэг хотод нэгэн 14 настай хүн амьдардаг байлаа. Хүү ер нь нилээд их тоглодог. Шөнө оройгоорч тоглоно. Аавч хоёр нь хилээд үг авдаггүй байлаа. Хамгийн сүүлд хүү God 3 гэдэг open world action fantasy RPG тоглоом тоглодог байж. Тоглоомын ерөнхий утга нь зөгнөлт ертөнцид хүн төрлөختний газар нутаг оркуудад эзлэгдсэн үлдсэн хүмүүс оркууд эсрэг тэмцэж байгаа нэг тиймэрхүү үйл явдалтай. Хүүдийн тоглоом маш их таалагдаж бүр хичээлдээ явуулгүй 7 хонжээ. Мэдээж эцэгхийн тэсгэл алдарч одоо наад тоглоомоо бол хичээл сургуультай яв. 9 дугаар ангийн чинь төгсөх шалгалт өгчихсэн байгаа шүн өрөө тоглохоо бол. Нөхөр минь маргааш нас шалгалтандаа бэлдэн шүү.
Гээд ээж нь кибордыг нь өрөөндөө нуужээ. 14 нас гэхээр яг л шилжилтийн нас эхэлж байсан байгааз. Шилжилтийн насны хүүхдүүд ер нь тэнэг шийдвэр гаргах нь байдаг л да. Хамгийн тэнэг хоёр шийдвэр байдаг. Нэг нь амиа хортлох, нөгөөх нь бусдын амийг хөнөөх. Хүү энэ хоёр сонголтын нэгийг сонгосон. Шүн хүү аав ээжийг унтаж явахт нь алах. Алхахдаа бүр ийм урт Американуудаар гардаг алах барьж ороод аавынхаа толгой руу зөвхөн хөнөөсөн. Тэгээд ээжигээ киборд гаргаж өгөхгүй бол танд чи энэ зүйл тохиолдсон шүү хэмээн сүрдүүлж. Хөөрхөн яасан ээж нь кибордыг нь гаргаж өгөхөд мань хүү компьютертоо залгаад готико өргөжлүүлэн тоглосон байна. Тэгээд юу болох нь ойлгомжтой штэ. Цагдаа нар ирээд хүүг баривчилсан. Хүү хэрэгээ хүлээсэн. Гэвч хэрэгээ хүлээсэн боловч дараа нь мэдүүлгээ өөрчилж ээж нь аавыг нь хөнөөж намайг хэрэг хүлээчих гэж ятгсан хэмээн тэнэгдсэн байгаа юм. Мэдээж нотлох баримтан дээр үндэслэн хүүд хүн амны хэрэгээр 20 хэл оноосон. Тэр мэдээж шорон тоглоомоо тоглож чадаагүй. Ээж яг хөвгөнд орсон бол зуны амралтаараа сайхан л тоглох байсан да. Одоо тэр компьютер тоглохын ч байдгаа компьютер авч өгөх аагүй болсон. Магадгүй шүн тоглоод л байсан бол өмнөх жишээнүүд чиг чат хийчих байсан билүү? Хэн мэдлээ. Аав ээж нь хөрхий сургуулийн ойлгохтой төгсөөд ирээдүйд аятайхан мэрэгчлэлтэй болчихосоо л гэж бодсон байлгүй дээ. Хүүхдүүд үзэж болохгүйгээ тахад үзэж байгаа том толгойтой нөхдүүдэд хэлэхэд заримдаа аав ээж чинь чамааг ойлгохгүй байгаа мэт санагдаж байвал эсэргээрээ чи аав ээжээч ойлгохгүй ч мэдэн шүү. Окей. За миний өнөөдрийн бэлтгэсэн мэдээллүүд маань энэхүү өндөрлөлөө. Хэрвээ тань таалагдвал лайк болон subscribe дараарай. Лайксаа болон байвал цувралаар өнөөдрийн сэдвийн дараагийн партууд болон тоглоомчдын рэж буюу шаардлагасандаа хийсэн үйлдэлүүд болон геймт хэрэг. Мэргэжлийн тоглогчдын хийсэн солиотой үйлдэлүүдийг зэргээр цувралаар үргэлжлэх болно. Окей, тэгэхээр лайксаа дараарай. Баярлалаа.